Your Mongolian BFF дүлгүүн байна. Сүүлд энийг би сонссноос хойш юусэн хуваалцахгүй болохгүй санагдаад байгаа байхгүй амар гоё. Би тэгэд ингээд яриад үйдсэн чинь миний нэг ах найз ингэж хэлдэг байхгүй. Ер нь биш те. Би ингээд аавыгаа алдсан, ээжигээ алдсан хүн. Тэгээд яг аав ээжигээ ийм амьд сэрүүн байхад нь бид нэр ерөөсөө ингээд баярлаа, талархлаа, хайртай шүү гэд ингээд хэлж чадахгүй нэг хитгэн үгийг ингээд хэлэхэд яг яачдаг байна гэдэг тэгэхгүй. Тэгсэн сүлдээ ингэдэг байхгүй. Бид нэр яг нэг аав ээжигээ амьд сэрүүн байхад нь ёо шаруулцлаа ингээд аав ээжигээ амьд байхад нь яг юунд ингээд дуртай байсан. Ер нь дуртай юм а хийжсэн юм уу? Юу хийхлээрээ аз жаргалтай болдгийн, гой сайхан болдгийн, юу хоббирэхтэй, юунд дургуун, юунаас айдаг байсан гэдэг ч юм уу. Иймэрхүү ингээд энгийн асуултыг хүртэл асуухгүй ингээд өнгөрчдөг. Гэт хэлдээсэн үн цэнтэй байсан баггүй юу? Тийм учраас би та бүхэндээ хуваалцчих. За тэгээд намайг follow хийрээ. Ер нь тэгээд Your Mongolian BFF учраас те хамгийн сайн найз шиг мэдсэн сурсан зүйлээ хуваалцсан, зөвлөн, чаддаг мэддэг юм а хийлнэ. Асуудал байвал бас яг диймэр бичээд ороод ирээрээ. Тийм бэ.